Цаглооны минь өглөө одоо өдөр Москвоос гараад байна. Москвагийн гадны нэг тойргийн нэлээд жоо хордны маягтай хордны л юм байна. Одоо тэг төлбөртэй юм замаар явж байгаад өдөр одоо ирээд ийм газар ерөнхийдөө зогсоол руу ороод ханаглалчлаа. Дахиад ерөнхийдөө нэг 800 гаруй км явсан. Ер нь бол яг нэмийн гар явж ээж одоо өнөөдөр явах зам маань нэлээд богиносох. За дээрээс нь Санкт Петербургт одоо нөгөө Эрмитажийн музей Kunstkammer гэдэг одоо 2-3 музей бас үзээд гарах төлөвлөгөөтэй байсан. Одоо тэгээд өнөөдөр бол цаг нэлээд шахагдахаар бас байна. За эндээс бол одоо ерөнхийдөө нэг бас ялгаагүй нэг 800 орчим километр явж ээж Санкт Петербург орохоор байгаа. Өчигдөр бол бидэд бол ер нь бол яг нэг 1600 км явж Санкт Петербург дээр Санкт Петербургээс цаашаа нэг 98 км явж Финлянд, Оросын хил дээр очих юм байна гэж тооцсон. Тэгсэн өнөөдөр бол ер нь явж чадсангүй. За дээрээс нь нөгөө өчигдөр бол яг нөгөө биднүүсийн хөдөлсөн Казан за сүү дундны одоо Новгород энэ төр гээд нэлээ олон нөгөө дамжин өнгөрч ирсэн хотуудад маань орох гарах хэсгүүд дээр мөн одоо яг дундлын нөгөө явж байгаа хэсгүүд энэ төр дээр маш их нөгөө зам янзалж байгаа хэсгүүд аюул их байсан. За зам янзалж байгаа хэсгүүд дээрээс болоод ер нь бол одоо нэг бараг 4 цаг гар бараг 5 цаг шууд цагийг бидэд ер нь бол одоо нөгөө төгжрэл дунд маш одоо удаан байдлаар одоо ерөөсөө тухайн нөгөө зам зуртай хэсгүүдийг тоорох гэж туулах гэж маш их цаг алдлаа. Гэсэд шиг өстөр одоо бидэд бол ер нь өглөө бас 9 хөдөлсөн шөнө одоо бараг 2 цаг хүртэл давхицгаалаа. Тэгээд учир нь бас яг энэ нөгөө Москвагаас гарч байгаа яг энэ бас хурдны зам хэсгээс бас нэг жоо холдож хонохгүй бол буюу одоо энэ нэг харуул бүртөө замаасаа бас нэг жоохон гарч хонохгүй бол тэгч юмсыг тэгээ бас өөрснөө шүн явжсэн мэдхгүйс учраас ер нь оройдоо зөв шууд төлбөртөө замын ерөнхийдөө дуусгаад нэг замын хураамж нэг 20 гаруй рубль төлөөд тэгээд энэ одоо нэг зогсоол руу ороод зогслоо. За эндээс одоо бид нэг нөгөө Санкт Петербург руу явж байгаа одоо энэ хурдны зам байна. Тэгээд одоо энэ хурдны зам дээр бас төлбөр нь хэд орчим байх нь гэдгийг эхлээд мэд хэрэгтэй байна. Хоёрдугаарт одоо тэгээд үнэхээр төлбөр нь гайг бол энэ замаар яваа. Төлбөр өндөртэй байх юм бол одоо хурдны зам хажуугаар явж байгаа. Одоо өөр одоо ямар төлбөр багтай замууд байна. Тэр лөө орж бас явах сонголтууд хийхгүй болохгүй байна. Ер нь одоо ийш төвтсөн одоо бол яг нөгөө йогийн суулттай 0 харьцангуйгаа ирхэн дээрээс нь одоо хурдны замууд бол ер нь жоох одоо ингээд төлбөртэй замуудаар бас дамжин өнгөрөх юмнууд бас гарч ирэх юм байна. Тэгээд өнөөдөртөө бас нэлээд сайхан яваад Санкт Петербургт очиж бол маргааш одоо тэгэл хил гарах судлал өөрчлөлтөндөө. За ингээд бидний аялал бол одоо ер нь одоо 5000 гаруй лугаа явчихсан. Доор 6000 руу төгсөж байна. За тэгээд хил дээр одоо хэр хугацаа зарцуулах яах ихийг ер нь бол мэдэхгүй байна. Зарим тохиолдолд яг урдны зам дээр нөгөө Европоос орж иж байгаа Европ дугаартай машинууд бас нэлээд зөрж ирсэн. Тэгэхээр сарцсангуу гайгүй байгаа болов. За ер нь хүмүүсээс энэ бас энд жоохон нөгөө байгаа манай нөгөө монголчууд энэ ч гэсэн асуухаар ер нь яг нөгөө Оросын иргэдийг бас Европ руу гаргах жоохон хүндрэлтэй буюу удаашралтай ч гэдэг юм уу ер нь жоохон татгалзах тиймэрхүү асуудлууд байж магадгүй хаа. Ер нь бол бусдаар бол одоо харьцангуй яг транзит буюу та чи одоо 3 дахь орны иргэд энэ дамжин өнгөрч байгаа нөхцөлд бол одоо хийлгээд гарахад бол гайгүй хаал гэсэн юм ярьж байна. За тэгээд өнөөдөртөө бас ялгаагүй нэг 700-800 км явах л даалгавартай л хөтлөхөндөө. Зя дэлгүүр киселт 2. За ерөнхийдөө нөгөө хойшоо одоо бидэд нэг 600 гаруй 700 орчим яваад хил гарах юм байна. Тийм учраас хил гарахаас өмнө
Ер нь жоохон нөгөө Финлянд очоод цаашаа бас Оросд энтер байхад юунда Швед энтер байхад хэрэглэгдэх нэг ойр зур жоохон хүнснүүдээ эндээс бас нэг жоох юмнууд авчи гэж одоо дороод ирлээ. Yeah. 129 рубль. За Улаан лөлмөл 129 кондишн нэг 5000 орчим төгрөгийн үнэтэй байна. Одоо тэгээ ерөөсөө нөгөө нэг дэлгүүрүүдэд ороход ер нь юм одоо дутуу байгаа гэдэг чим ер нь тэгээд алгадөө одоо тэгээ пим юмнууд ч одоо тэгээ гадна дотны биднээс шинжихс одоо манай дээр энэ төр байдаг юмнууд бүгд л сайхан их одоо нэг асуудлууд байна гэж одоо янз бүрийн нөгөө бараа өмсөх юм бол уучлаарай алга. Дээс нь одоо үйлдвэрлэгч орё юм доо тэгээ бүх юмнууд зайхан бэлэн байж байгаа юм. Тэндээсээ бидэд энэ жоохон ойр зур жоохон мах жоохон зөнөө хям гэдэг юм уу жоохон нэг арай өглөө цай маань дээр ууж явах юм уу одоо ер нь хоол ундны хувьд оройдоо сайхан шилөө буцалгаа сайхан идчихээд байгаа. Тэгэхээр тийм байдалтай угаас юмнуудаа бэлдэж явж шүү. За юу явах вэ? Одоо харж амин хав. За энэ өрчтэй юу байна? Тэхний толгой. Энд ихтэй жоох арай жоох юм. Ер нь тэгээд яа гэх шууд идэх юм баг та. Тэхний хүзүү байна. Хүзүү бол сайхан шүү дээ. Дахины толгойг болсон очир нь болохгүй. Шууд амар орсон нэг огточ шууд торт авъя да гэж. Манай хэрэглээ чинь жоохон торт талдаа. Нэг нь нууцсан шааж. Хат тарахсан юм уу? Харин тийм ээ. Эй, торт гэхэр за тгий гэж хойноос нь аваа яваад байна. Манай хэрэглээ чинь тортлоо. Тийм байна тий. Ингээ нэг 8000 төгрөгийн үнэтэй манад байдаг одоо энэ нөгөө Наполеон маягийн тортууд байна. Энэ нэг юм одоо жишээлбэл 100000 үнэтэй нэг юм торт байна. Монгол мөнгөөрөө л одоо хөрвүүлэхэд нэг иймэрхүү үн хантай байт юм байна да. Сайхан балхнууд энэгээр байна да. Энэсээ За ингээд нэг иймэрхүү одоо нэг юм сэндвич мэндвич зөөлнөлөх нэг 4000 төгрөг. Энд чи юу юм бэ? Өчигдөр нэг бүр 36 40 гэдгсэндээ 1600 төгрөг юм шүү. 1600 төгрөгөөр нэг ийм балах авч болохоор юм. Ер нь яг өртөг үнийн хувьд одоо зарим зүйлсүүд нь аягүй үнэтэй, зарим зүйлсүүд нь бол бүр харьцангуй болцооны үнэтэй байдгийн байна. За тэг өнөөдрөөрөө бид ер нь яг одоо нөгөө хил гарахын багцаанд Оросын нутаг дэвсгэрийн нийт хичнээн 1000 км туулсан. Ер нь хилийн багцааны одоо нөгөө бензин тос одоо хоол унданд зарцуулсан байна гэдэг тэр талаарх мэдээллийг бас оруулнаа. Тэгээ та бүхэн ч гэсэн бас ер нь яг дараачтай гоё машинтай ингээд ер нь яг зөвхөн зүгээр Швед гэдэг юм уу Европын холбоо руу ингээ гарахаасаа гадна бас Оросын бүс нутагт бас гоё томоохон хотуудаар нь аялж бас болохоор юм байлээ шүү. Бидний хувьд бол ер нь томоохон хотууд бол бүгдийн нөгөө тойроод өнгөрцөн ер нь яг нөгөө дайрч явж чадаагүй аль болох нөгөө замаа хордлуулах гад тойроод явцсан хотын төв рүү орвол ерөөсөө нөгөө төгжрэлтэй байх гээд өчигдөр оройн явж гисэн билээд одоо баг 11 цагийн алдад 11 өнгөрж яхад одоо нөгөө Москвагийнхаа дэргэд ирсэн. Тэгээ ер нь одоо нөгөө өглөө бол гарахад одоо нөгөө замууд нь маш их төгжрэлтэй байдаг гээд байсан учраас ер нь шөндөө багтааж гарна гэдэг баг 2 цаг болтол явж ээж ерөөдөө энэ нэг саний одоо машинтай газраас хоноглолоо. Тэгээд оройхондоо бидэд бас нэг гоё мэдээллийг та нарт оруулнаа. Ер нь яг бүтэн одоо Оросын аялал ер нь ямар байсан бэ гэдэг ийм мэдээллийг та бүхэндээ бас гоё оруулж өгнө. За тэгээд тэрийг бас та хэд маань өөрсдөө үзээд ер нь гоё
Орсоор бас ингэж гоё аялуул өөрөө бас зөвхөн нөгөө нэг ингээд нэг дайраа өнгөрөх биш бас үзэх юмтай том маш том газар нутагтай бас хотууд нь маш хөгжиж байгаа. Зөвхөн одоо Азиа, Европтой хөгжлөөрөө маш дээгүүр орж байгаа. За тэр Казан энтрийн хувьд бол үнэхээр гоё хотууд байна лээ. Цэвэрхэн, хүмүүс нь ая тухтай. Ер нь л одоо юу гэдэг юм баг асуудлууд аялагч нарт бол баг гарахааргүй маш олон одоо арьс өнгөтэй одоо хүмүүсийн сурж ажиллаж амжирч байдаг тийм ат байна л шүү. Тэгээд за бид эдний ямар ч байсан эндээсээ нэг сайхан ойрцоор тавчаад за тэгэл аян замын жолоогоо Санкт Петербургийн зүг явна. Бид хэд бол ер нь Санктын зам руу орчлоо. Тэгээ Санкт нь урдны замаар явах юм бол нэг 640 км. Тэгээд угаас урдны зам ч өөрөө тарифтай. Тэгээд зөв хажуугаар нөгөө хурдны биш одоо төлбөргүй энгийн замаар явах юм бол 700 буюу нэг 60 км л тойрхондоо. За тэгээд дахихгүй та. Энд хараа ийм юмнууд өстой. Иймэрхүү дарсан утсан юмнууд өстой маш их. Одоо гахаам мах одоо галдастай бүр маш ихтэй. Одоо ингээл энэгээр одоо ингээл бүтэн ийм их лангуу одоо зөвхөн юм байна байж байна. Ер нь тэгэл хям зайдас өглөө цайн дээр бол хэрглэж байна, өндөг хэрглэж байна. Өдөр ойр зуун нэг жоохон далах гахаам мах энэ төр жоох идэж байна. Оройдоо сайхан уцтай шөлөө сайхан буцлагж идэж байна. Өчтөр бол одоо нэлээд орой ирсэн учраас сайхан бэлэн гоймо гол идэл тэгээд унтлаа да. За тэгээд утгахгүй орой гоё таад мэдээлэл өгнө. За тэгээд бидний хувьд Санкт Петербург руугаа жороод Санкт Петербургийнхоо загсагт гэр авчнаас сайхан угаалгаж аваад за энэ одоо Монголоос гараад 6000 гаруй км аялангаа жишээ нь маань лээд одоо шороотоос тавсан байсан учраас нэгээс нь одоо Европынхаа хүмүүстэй сайхан оюун машина сайхан угаалгаж хийлээ. Цэмбитлэн сайхан угаалгаж аваад тэгээд Санкт Сандах.因为我这坐船无所谓。 За ингээд төвд нь байдаг. Тэгин гол үзмэр дээр бас ирчлээ. Тэгээд өнөөдөр бид дэвдэл бас нилээ өрөөтөж орж ирээд хөө Кремли хажууд хурц ирлээ. Худалдаа 8 барилга байгууламж бас үзэх юм ихтэй юм аа. За энэ бас энэ Михайловскийн цэцэрлэг түрээлэн юм нэ.
Тийм байна. Нөгөөсөө том модод юу ихтэй. Хөөс ус нэгэн замгүй том газар юм шүү дээ. Талбай байна. 이것 때문에 뭐. 하나씩 하는 것도 되게 오, 왠지 잠은 오르는 대시에 대셔야 아무나 어떡해. 삿포로가 어쩔 수 없잖아. 샤워로만 들어갔을 것이지. 이게 됐는데. 뭐야. За манай давга маань энийг Санкт Петербургтнаас талсан. Тийм байна. Нас юу гэдэг юм бэ? Юу гэдэг нас чи? Янгон группээр Канада идэх. Дараа одоо дэсчтэй маргааш гэдэг сууж амжихгүй шүү дээ гэдэг. За. Сэдийн хотын төв хэсгийн нэгээр ингээд бүр сонирхолтой байдлаар усан аялалтай, хоттой танилцах түүртэй ийм аяллуудыг наялагч нарт маш их санал болгодог юм байна. За тэгээ ерөнхийдөө бидний хувьд бол Оросын холбооны улсын нутаг дэвсгэр дээгүүр үзэж өнгөрүүлж байгаа. За одоо ингээд ер нь бол хамгийн сүүлийн том хот нь. За тэгээд энд бол ямар ч байсан биднээс нэлээд оройтож ирлээ. Тэгээд Эрмитаж энтрийн бол орох хотоогоор бол боломжгүй явж байна. Ер нь бол яг гадуурн сайхан үзээд удмаар налхаад нөхцөл байдалтай танилцаад ингээд сайхан хотын аялал хийж байна. Юуны хувьд бол аяллаа маань хувьд бол одоо ингээд эндээсээ бидэд Финлянд хил рүү одоо өнөөдөртөө оройдоо шууд хөдлөнө. Ер нь тэндээ очиж хоноглосон тооцоотойгоо 200 орчим километр юм байна. Биднээс бас яг үзээд ирсээрээ өөр хэмжээ юутай юм байна. 203 орчим километр гарах юм байна. За тэгээд тэндээ очиж хоноглоод маргааш өглөө Финлянд хил гарах асуудал руугаа орё доо. За тэгээд ямар ч байсан Оросын албаны улсын нутаг дээгүүр нийтдээ 7 хоногийг 8 хоногийг өнгөрүүллээ. Өнөөдөр одоо ингээ 8 дахь хоногч байна. Тэгээ нийт явсан километрээ бидэд утгагүй бас энэ посттойгоо та бүхэнд оруулъя. Тухайн энэ Оросын албаны улсын нутаг дэвсгэр дээр аялахад бол ер нь хүмүүс өөрсдөө хоёрын зохион байгуулалт сайтай, машин дэрэг сайтай ингээ явах юм бол бас аялахад үнэхээр гой газар шүүт бидэд ямар ч аяллахаа сүүлийн хот дээр явж байна да. За тэгээ бид тээр хотын төвөр машина байрлуулад алхасаар байгаад нэгэн газар за ингээд алдарт Эрмитажийн музей энд байрладаг юм байна. За тэгээ энд ямар ч байсан бидэд нэг эрт хурж ирсэн бол ер нь орох сонирхол маш их байлаа. Тэгээд одоо цаг ороо болсон байна. Ер нь үзэр үйлсгэнүүд нэлээ хаагдсан байна шүү. Тэгээ ямар ч байсан би дээр аяллахын маань хүрэлцэн ирлээ. Тэгээд нөгөө машин өөр тийшээгээ төрүүлээд нөгөө хөлийн бүс рүүгээ төхөж бай гэсэн. За бидний хувьд бол илүү нэг Санкт Петербургийн төвөөр нэг явж ерөнхий бас нэг энэ хотын орчин нөхцөл нь ямар байд юм бол гэдэг байдлаар хурж ирсэн байгаа. Нэгэн том хэмжээний тоглолт арга хэмжээ болсон юм байна. Тэгээд одоогор бол нэгэн тайж юм зассан.
Ийм байдалтай л байна да. Зя. Таксаргаад нэг газар хурж ирлээ. Петербургт байрлалтай Газпром Арена гэж бас нүсэр том цэнгэлдэх байна. Одоо гейт ордог хаалганы хэсэг нь одоо иргэн тойр хичнээн хаалга юм байгаа юм. Үнэхээр бас хөл өмгийг бас үнэхээр хүндэтгдэг хөгжөөн дэмжигчд нь маш их одоо байдаг учраас л одоо ийм том цэнгэлтгүүд барьж одоо байгуулдаг бах та. За Газпром Аренад ирлээ. Цаг дотор бүрэгдэн нийт клубын стадионд ирлээ. 68,000 гүний суудалтай юм байна. 17 онд ашиглалтанд орсон. Ийм цэнгэлт хүрээлэн байна. Ингээд гадна нь ирсэн өсөл том гоё байгууламж байна. За өнөөдөр яг одоо Финляндийн хил дээр хурж ирсээ шалгуулж байна. Ерөнхийдөө бол Оросын хэлээ бол өглөө маш амархан хурдтай нэвтрээд гараад ирсэн. Энэ одоо Финляндийн хэлний шалгаан дээр за энд одоо нэг зогсоол дээр бол машин дэргнүүдэд тавьчихсан хүлээж байна. Ерөнхийдөө одоо яг бас барьцтай үед яаж явах нь бас мэдэхгүй байна. Ер нь яг Оросын тал бол ачаа бараануудыг бүгдийг аргуулад нэгт юм ба бүгдийг завтаж бараг ачаа бараа, уут, сав, цүнх сав бүгдийг онгойлгодог. За манай нөгөө одоо Финлянд хил дээр болохоор яг одоогор бол яг тийм үйлдэл гараагүй. Зүгээр нөгөө өнөрч нохоогоор өнөрлүүлээд машина одоо түр паркн дээр тавьчихсан байж байна. За тэгэнгүүт одоо энд болохоор ихэд нөгөө Финляндийн хил тэгээд яг энэ одоо Валима гэдэг одоо хэсгээр гэх юм одоо яг энэ шалганаар бидэд гарч байна. Валима хотын гэх юм уу. За энд бол одоо нөгөө нэг ирсэн чинь нөгөө монгол хүмүүс энд ирж байгаагүй, энэгээр бомтор нэвтэрж байгаагүй. Дээрэс нь одоо яг нөгөө монголчууд ийм нөгөө машинтай ингэж ирж ирсэн тохиолдолд маадар байхгүй байна. Тийм учраас ерөн жоохон нөгөө машины бичиг баримт за жолооны үлэмжлэхийг бол нөгөө нэг зөвшөөрж ийнэг үү яа дээд гэдэг бас нэлээд сайн шалгадаг юм байна. Тэгээд машин зорчигч нартай холбоотой бүртгэлийг ерөнхийдөө яг шинээр бүгдийг хийж ин да. Тэгээд ер нь нэлээд жоохон цаг авах юм шиг байна. Ирээд бидэд бас яг энэ паспорт юмнуудаа өгчөөд нэлээд хөөрхөн хүлээж байна. За тэг ямар ч үс энэ нэг шалган бичиг баримтын асуудал дуусчвал цааш та монголчууд маань Финлянд руу машинтай аялах осоогийн нутаг дэвсгэрээр сайхан дамжаад аялаад Финлянд руу ороод Финляндаараа сайхан одоо Дани, Норвеги, Швед тэгээд одоо ерөнхийдөө Скандинави орнуудаас аялах боломж бас ямар ч хил гайл дээр бүртгэлийн бол уучлаад одоо ямар ч одоо эхний Монгол машин болж ерөнхийдөө манай хоёр машин дээр бүртгэл хийгдэж байна да. Тэгээд нөгөө улсууд нь харин одоо эхний машин учраас
юм жоохон шалгаж үзэх хэрэгтэй байна гэдэг бичгийн юмнуудыг үзээд байна. Тэгэл хүлээж юм да. Дээлээ нэвтэрчихсэн ийм байдалтай явж байна. Монголоос хараад 9 өдрөө явж байна. 9 өдрийнхөө өглөө ямар ч байсан Орос нэлээд амжилттай нэвтрлээ. Энэ байдлаар бид одоо Монголоос гараад 7000 км-ийг туулжээ. Яг тийм. Яг алтмуугаар орж явах төрөлд Оросоос гарчнаа гэж хэлсэн шүү дээ. За ямар ч хэлсэн да. Сайхан зам саадгүй аялал амжилттай. За одоо бидэд болохоор ерөнхийдөө яг гол нөгөө туулах ёстой гол дийлэх замаа бол одоо туулчлаа. Одоо удахгүй бидэд хүрэх ёстой газраа эхний одоо хүрэх газар бол Санта-Клаусын нутаг руу явж байна. Арктикийн бүс рүү ерөнхийдөө дөхөх гэсэн. За маргааш бол Дэрэн клубтэйгээ нэгдэндээ Дэрэн клубийн маань Шведийн Битя хотод ирсэн. Маргааш өглөөнөөс эхлээд эхний тоглолтуудаа хийж эхлэх юм байна. Тэгээд за тийм маргааш Дэрэн клубтэйгээ нийлжин. Ер нь тэгээд аяллаа маань одоо яг гол одоо цаг хэсгүүд одоо эхлэндээ 9 хоногийн хугацаанд бол ямар ч байсан өдөр бүхэн алс хол урт замуудыг ерөнхийдөө маш хурдтайгаар тууллаа. Томоохон амралт гэх юм бол Казанда ямар ч байсны сайхан амрлаа. За одоо тэгээд ямар ч байсан Европын холбооныхоо улсууд руу Финляндийн хэлээр амжилттай нэвтрлээ. Тэгээд Вальяма гэж хэсэг дээр энэ бомтор бол ерөнхийдөө Монгол ийм машинтай улсууд бол ерөөсөө нэвтэрж байгаагүй. Та бүхэн анхны удаа учраас одоо ингээд бүртгэл нэлээ хийшүү гэдэг 2 цаг орчим хугацаатай бүртгэл хийгдээ. Тэгээ гарч ирлээ дээ. За аваа станцаас. Станц ярих юм бол. Одоо чинь дугаар юм байхгүй нэг станцаар л хоорондоо яриад явж байна. За тэгээд дараагийн бичлэгүүдийг үзүүлнэ даанахтаа. За ингээд Финляндийн Хельсинки гэж хот байна. За энэ ерөөхдөө маш их нам гүм сайхан газар байна. Тэгээ энд одоо бас цэрэг гэдэг хинда бидэд хурц ирээд байж байна. Тэгээд одоо манай хамт явж байгаа Магах болоод дэлгэгч маань ихэд хуучны сайхан танил юм байна. Тэгээд ахын дээрээ сайхан хоолонд идчихэд за ерөн жоохон нэг хэсэг амрах маягтай. Жолооч нар маань Магах маань за давгаа маань жоохон амарч явах оронд нэг жоохон би нэг тойрж алахыг гэж бодод гараад ирлээ. За тэг ерөнхийдөө энд бол байрнууд нэг хөвчлэн нэг давхар. За тэгээд өөрсдийн гэсэн тодорхой хэмжээний эдлэн газруудтай. За энэ дээр ерөнхийдөө өөрсдөө зогсоол талбай бүх юм эндээ шийдчихсэн нэг юм байдалтай ерөнхийдөө айл өрхөд байдгийм байна.
За ер нь бол нэг хашаа хороо мороо гэж байгаа газар ер нь хашаа хороо байсаа ер нь бараг л байхгүй юм байна дөө энэ ч гэсэн. Тэгээ өөртөө энэ манай Австралих маань гэрүүлээрээ энд ирээд бараг 25 гаруй жил энд ажиллаж амьдарч байгаа юм байна. Тэгээд ер нь ингээ үтсэн. Тэгэхээр бас Финлянд бол бас тэгэхээр гайхалтай бас гоё газар юм байна. Одоо зах зээгээс нь л дөнгөж үтсэж байна. За эндээсээ бидэд одоо ерөнхийдөө гараад Евро Раваним гээд Сант Клаусын нутгороо ерөнхийдөө хөдлөнө гэсэн тооцоотой явж байна. За ингээд нөгөө зүйлэг юмнуудын сайхан хадаад гшилчдэг айлууд нь бол хашаа хороо сүйдтэй юм байдаггүй. За ер нь л нэг модон дундаа л энэ айлууд нь ажиллаж амьдарч идэг юм байна да. Бас их одоо бид хэдийн хувьд бол одоо нэг яг лагер дээр байгаа юм шиг л ийм байдалтай ерөнхийдөө ажиллаж амьдарч идэг юм байна. За өнөөдөр энэ дээр ирээд жоох амарч авсан. Тэгээд ер нь бол аюулынхаа татгын хэмжээний замыг боёо Оросын холбооны улсын нутаг дэвсгэрдээгүй 7000 км-ийг явж туурлаа. За 7000 км бол ер нь бол маш чанга байна. Дээрэс нь яг одоо нөгөө тохиромжтой тээврийн хэрэгсэлтэйгээр бидний хувьд бол яг нөгөө машинда унтаад ингээ явж байгаа учраас харьцангуй бас нэг жоох өөр нөхцөлтэй. Өөртөө тэндээс сайхан унтаж амраад тэндээ хоолундаа хийж идээд ингээд ер нь бол буудалд бараг байрлсангүй ганц удаа буудалд буюу одоо Казанд ямарчсан нэг удаа байрлалаа. Бусдаар бол ер нь тэгээд маш урттай замаа туулах гэдэг зорилготойгоор явсан. За тэр зорилго маань ямарч байсан бийлээ. За Финляндийн хил гарахад ер нь жоохоо гайхацгаасан. Яа өвн чи юу хаанаас ирсуулсууд вэ? Манай ийм газраас хүмүүс ирж гарч байгаагүй штэ гэдэг юмыг ярьсан. За тэгээ бидний хувьд ямар ч байсан бүтээл юмнуудаа сайхан хийлгээд за тэгээ ер нь нэг хоёр орны хилийн зааг буюу Орос, Финляндийн хилийн зааг дээр бол ер нь л одоо нөгөө орон орны харилцаа соёл бол тэндээс ер нь л үнэртэж байлээ дээ. Одоо тэгээд ямар байдлаар яаж хүмүүст үйлчилж байгаа, ямар байдлаар шаардлага нөхцөлийн тайлбарлаж өгч байгаа гэдэг бол ер нь тэнд бол харагдаж байна лээ. Гэхдээ яг биднээс хувьд бол аль болох нөгөө нөхцөлийн байдлууд таарсан бүх одоо нөгөө шаардлагыг биелүүлсэн янз бүрийн зөрчил байгаагүй бичиг баримтны өвчтөр автомашины өвчтөр тэгэхгүй яг нөгөө хориотой тээврийн хориотой янз бүрийн зүйлс тээвэрлж ийн өнтер гэдэг юм дээр бас нэлээ анхаарч байсан. За тэг ямар ч байсан Финлянд руу ороод ирсэн. За одоо ингээ бидний дараачийн аялын хэсэг буюу одоо ингээд маргааш бидэд ер нь бол оройдоо тэрэн клубтэйгээ нэгтчихнэ гэж бол угаасаа бодож байгаа. Тэгээд хүүхдүүдийнхээ хөлбөмбөгийн тэмцээнээр бас та бүхэндээ гоё мэдээллүүдийг хүргэх болно. Та нартай тэгээд гоё мэдээлэлүүд хүргээд явнаа. Ер нь бол Финляндийн хил рүү өөрсдөө автомашинтайгаар бас зорчих юм боломж бол байх юм шүү гэж та бүхэндээ бас хэлье. Ер нь бол яг нөгөө манайхан бол тэгж зориглож явдаг хөөч юм уу? Эсвэл нэг Европ руу явахдаа одоо Беларусь, Латви, Литв ч гэдэг юм уу? Ер нь жоох одоо энэ Финляндаас доогуурх шингээний буюу Европын холбооны орнуудаар Европ руу нэвтэрдэг юм байна. Тэгээ ер нь бол энэ Финляндаар нэвтэрж одоо ингэж машинтай орж аялдаг хүмүүс бол ер нь байдаггүй байсан юм шиг байна. Тэгээ өнөөдөр бол хүмүүс нь гайхаад лиценз буюу одоо нэг жолооны үнэлэгч хаана байна? Ямар үнэлэгтэй юм? Алуу харъя.
бичвэрэнтэй ч үзэх гэдэг юм уу. Шалгах шаардлагатай байна гэдэг юмнуудыг бол нэлээ ярьлаа. Тэгээд ямар ч байсан Европын албаараа ороод ирсэн. Одоо тэг Финлянд Хельсинки гэж хотод ирсэн байна. За одоо эндээсээ бид нэг жоох амарч авч чаад оройдоо нэг хаашаа Раваним гэж Санта Клаусын нутаг руу хөдлөндөө.